Та бүхэнд өглөөний төргийа. Зүүн Азийн жудо бүхий холбооны шийдвэрийг үндэслээд Улаанбаатар хотод Зүүн Азийн жудо бүхий аварга шалралт тэмцээнийг 6 сарын 8-наас 10-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэр гаргаад маргааш тэмцээн эхлэх гэж байгаа. Би тэмцээний зохион байгуулах хорооны дарга байна. Миний баруун гар талд Өмнөд Солонгос улсын жудо бүхий холбооны ахлах дэд ерөнхийлөгч Чо Юн Чул. Миний зүүн гар талд Бүгд найрамд Галчсан Солонгос ард улсын жудо бүхий холбооны дасгалжуулагч Бон Гин Ир надтай хэвлэлийн баг хуралд оролцож байна. Яагаад гэдгийг би удахгүй тайлбарлана. За энэ удаагийн тэмцээнд Монгол улс, Япон, Бүгд найрамд Солонгос улс, Бүгд найрамд Галчсан Солонгос ард улс, Бүгд найрамд Хятад ард улс, Тайван, Макао, Хонконг зэрэг 8 орны 200 гаруй хүнд зочид албаны хүмүүс баг тамирчид хүрэлцэн ирсэн. Зохион байгуулах хорооны дарга би байгаа. Манай зохион байгуулах хороо энэ бүх ажлуудыг сүүлийн сарын турш хийгээд маргааш болох байгаа тэмцээнээс зарлж байгаамаа. За зохион байгуулах хорооны анх дугаар хурлын үеэр олон улсын жудо бүхий холбоо, Зүүн Азийн жудо бүхий холбооноос Бүгд найрамд Солонгос улс, Бүгд найрамд Галчсан Солонгос ард улсуудыг 2018 оны Зүүн Азийн аварга шалралт жудо бүхий тэмцээний багийн төрөлд нэг түгийн дор нэгдэн оролцох санал тавьсныг хоёр орны талууд хүлээн зөвшөөрсөн. Энэ арга хэмжээ нь зөвхөн спортын талаас төдийгүй өнгөрсөн өвлийн олимпиад нэг түгийн дор өрсөлдснөөс хойш зуны спортын төрөлд анх удаа болж байгаагаар онцлогтоомаа. Тийм учраас хоёр багийн тамирчид бид гурвын ард зогссон байгаа. За олон улсын жудо бүхий холбооны ерөнхийлөгч Мариус Визер олон жил жудо бүхөөр дамжуулан улс орнууд бие биенээ дэмжин хөгжиж инх тайвнаар зэрэгцэн орших их үйлсд зориулж ирснийг зориуд тэмдэглэж хэлсэн байна. Энэ шийдвэрийг хүлээн авч нэг түгийн дор тус тэмцээнд оролцох шийдвэр гаргасан Бүгд найрамд Солонгос улс, Бүгд найрамд Галчсан Солонгос улсын удирдлагуудад талархаж байна. Энэ арга хэмжээнд спортод хайртай бүхэл дуртай нийт хүмүүстээ баярлаж хүлээн авч байгаагаа мөн зохион байгуулах хорооны зүгээс илэрхийлж байна. Ингээд Бүгд найрамд Солонгос улс, Бүгд найрамд Галчсан Солонгос улсын нэгдсэн багт спортын амжилтыг хүсэн өрөөё. Өнөөдөр Монгол улсын зүгээс энэхүү бололцоог манай хоёр улсын тамирчид олгосонд баярлж байна. Энэ удаагийн тэмцээнд оролцохдоо бид нар бол ийм зүйл болно гэсэн төсөөлөл бэлтгэлгүй ирсэн боловч Зүүн Азийн жудо бүхий холбооны зохион байгуулах хорооны дарга Монгол улсын ерөнхийлөгч Х Баттулгын дэмжлэгтэйгээр манай хоёр үрдийн түнш манай өмнөд хойд Солонгосын тамирчид хамтран оролцох ийм завшаан тохиолдлоо. Хоёр хөрш улс маань энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцоно гэж найдаж байна. Монголын талын бүх хүмүүст дахин талархал илэрхийлье. Өнөөдөр эх орноо төлөөлөөр тамирчид баг тамирчдын хамт Монгол улсад ирсэндээ баяртай байна. Тэгээ энэ хүү тэмцээнд бүх чармайлтаа гарганд ажил болно. Мөн Өмнөд Солонгосын тамирчидтай хамтарч оролцож байгаа тамирчидтай баяр хүргэе. Хамгийн сүүлд Монголын баг тамирчдад мөн өндөр амжилт гаргахыг хүсэн өрөөё. Монгол улсын инх тайванч гадаад бодлого дэмжиж Солонгос улсуудын баг оролцож байгаад баяр хүргэж байна. Спортынхон улс төрчдөөс хамаагүй хурдтай ажиллаж байгаагийн нэг илэрхийлэл юм аа. Ингээ олон улсын жудо бүхий холбоо, Зүүн Азийн жудо бүхий холбоонд бас баярлалаа.